Сайн байцгаана уу? Энтек компани эмч төлөөлөгч Тамир байна. За тэгээд өнөөдөр бол хүүхдийн халдварлалт ба үргэлжлэн эсрэг эмчилгээний тухай бүгдээрээ ярилцгаая. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бол хүүхдийн бие халууныг 38.5-аас дээш байх юм бол халуун бууруулах хэмийг бол өгдөг. Тэгээд 38 градусаас бага байх юм бол халуун бууруулах хэмийг өгөхийг бол зөвшөөрдөггүй байгаа. За тэгээд халуун бууруулах хэмний хамгийн ихний сонголтоор орж ирдэг бидний мэдхээр ибупрофены тухай ярилцъя. Тэгээд ибупрофены хүүхдэд өгөх сиропын хэлбэрийн хувьд бол манайд бүгд найрамдах Солонгос улсын Элдон компани үйлдвэрлэсэн Kerol гэдэг сироп байгаа. За Kerol сироп нь бол хүүхдийн практикт хэрэглэх өвдөлт намдах үрвслийн эсрэг стероид бус эмийн бүлэгт хамаарагдаж байгаа бөгөөд найрлагын хувьд өөрөө 1 мл-т 20 мг ибупрофен агуулсан жүржин амттай будагч бодисгүй сироп байгаа. Тэгээ савлгааны хувьд өөрөө 90 мл-ээр савлгаатай. Үйлчлэгээний хувьд бол өвдөлт намдах халуун бууруулах болон үрвслийн эсрэг түргэн нөлөөт бэлтмэл байгаа. Тэгээд хэрэглэх заалтын хувьд бол ханиа томоогийн үеийн халууралт, тэгээд толгой өвдөлт, булчингийн өвдөлт, ачааллын өвдөлт, тэгээд үений өвдөлт, шүд, хэрлэг, чихний өвдөлтүүд болон үрвслийг дарах зорилгоор хэрэглэх боломжтой. За хэрэглэх арга тунгийн хувьд бол насанд хүрэгчдэд 10-аас 20 мл-ээр өдөрт 3-аас 4 удаа уух бөгөөд 15-аас доош насныханд бол энэхүү схемийн дагуу уух боломжтой. Тэгээ ибупрофен удаан хугацаанд үргэлжилсэн халдварлалтыг түргэн буулгадгаараа бол бус дэмэн бүтээгдэхүүнээс давуу талтай. Анхаарах зүйлс бэлтгэлийг өлийн үед хэрэглэхээс зайлсхийх болон 30 кг-аас бага жинтэй хөвгт хоногийн түнг 500 мг-аас ихэхгүй байх шаардлагатай. Тэгээ мөн дээрээс нь хэлэхэд энэхүү бүтээгдэхүүн өөрөө сахар агуулаагүй бөгөөд диабеттэй болон чихрийн хайшинтай хүүхдүүдэд зөвлөхөд маш тохиромжтой бүтээгдэхүүн байгаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.